Нийслэлийн агаарын бохирдлын төвшин дэлхийд дээгүүр төчигдөж байгаа тухай үргэлж хэвлэл мэдээлэлээр онцлсоор байгаа. За шийдвэр гаргах төвшнийг хүмүүсийн хийж хэрэгжүүлж байгаа ажил төдийлөн үр дүнд хүрэхгүй өргөө зардал болоод байгаа юм а. Тэгвэл утааны эсрэг хийж байгаа ганц гарт баригдахаар ажил бол агаарын бохирдлыг хэмжигч багжуудыг нийслэлийн 11 цэгдэр байршуулсан явдал юм. За гэтэл тэрхүү ажил хэр үр дүнтэй вэ гэдэг асуудал үүсээд байгаа юм. За учир нь нийслэлийн агаарын бохирдол дээцэгтэй тулжсан гэр ороолын идэвхтэй бүсүүдэд уг хэмжигч багж төдийлөн харагддаг нь ачирхалтай юм а. Харин албаны их сурвалжийн хэлж байгаагаар бол уг багжийг хийх утаатай, за утаа багтай бүсүүд гэж хуваан байрлуулсан гэл ийхүү харьцуулт гаргадаг тухай мөн хэлж байлаа. За тэгэхээр ерөнхийдөө 10 сарын хараал байгаа. За энэ 10 сарын хараал маань 100 ойл орчимд байна. За мөн Монгол газар нисэх, за ургах нараа хараал гэх мэтчлэнгээр бол 10 сарын хараал маань барилж байгаа. Шинэ төхөөрөмжүүдийг хаан суулгах ч одоо хаан суулгах юм. За яг 2016 онд бол шинээр 2 төхөөрөмж суурилуулна гэж байгаа. Тэгэхээр одоо бол эхнийхээ төхөөрөмжөө суурилуулсан байгаа. Энэ болохоор Сүхбаатар дүүрийн 16 дахь байрлуулсан байгаа. Тэгээ энийхээ датаг авах ажилтнууд ерөнхийдөө мэдээллийн авах ажилтнууд хараад бид нэр хэмжилтэй гэдэг ч юм. Гэр ороолын идэвхтэй бүсээр за мөн тэгээд одоо ургах нар ороод гэдэг ч юм уу тийм ээ, толгойт гэдэг ч юм уу, яг бас нэг бүр яг дандаа бүгдээрингийн бас нэг агаарын бохирдлогтой газар биш, бас зарим ганц нэг нь бол агаарын бохирдол гайгүй цэрхэн газар хүртэл бас байрлуулж байгаа, хооронд нь харьцуулах маягаар байрлуулж байгаа гэсэн үг. Тэгэхээр Монголын үндэсний телевиз, Монголын үндэсний радио телевиз болоод тархсан байралтайгаар нэгэ байрлуулсан байна. Хэмжээд болцдог бол бүх асуудалтай зүйлсийн хор өнөөлийг хэмжээд баймаар, за гэтэл хэмжээд гарсан сүрэг үр дүнг арилгах тал дээр гарт өргөдөж нүдэнд үзэгдэх ажил хомс байгаа нь манайхны сул зардлыг гаргадаг гэдгийг бэлхний илтгэдэг юм а. Магадгүй дээрх төхөөрөмжүүдийг иргэдэд агаарын бохирдлын мэдээллийг хүрэхэд нэг талаас чиглүүлэн тавьсан тодорхой. За гэтэл иргэд тухайн багжуудыг хаана байрладаг гэдгийг төдийлөн мэдэх нь ховор байдаг тухай бид өмнө мэдээлж байсан. За хотын төвийн орон сууцуудтай хэсэгт хорт утаа баг байх нь тодорхой юм. Магадгүй түүний үр дүн утаа ихтэй хэсгийн төхөөрөмжийн үзүүлэлттэй харьцуулж статистик нь гардаг баха. Харин бүх төхөөрөмжүүдийг хамгийн утаа ихтэй хэсэгт байрлуулбал нийслэлийн 70 орчим хувийг эзэлдэг гэр ороолын агаарын чанарын төвшин ямар байгаа нь тодорхой гарах юм. За тиймээс энэ ажлыг бодит үр дүн болох цаг ирсэн байх гэдгийг ТV Net-ийн зүгээс төвшүүлж байна.